За шүүхийн ерөнхий зөвлөлөөс мөнгөн цэцэг дарга. За өнөөдөр 26 оны төсөв хэлэлцэж байна. За үүнтэй холбоотойгоор за шүүхэд одоо шүүх таслах ажиллагаа явуулахад доголдол гарах уу гэд. За тэгэхээр миний хувьд бол нэгдүгээрт юу илэрхийлмээр байна гэхээр хууль заасан үндсэн хуулийн зарчим байгаа даа. Шүүхийн төсвийг бууруулахгүй байх зарчим. За тэгээ шүүхийн бие даасан байдлыг хангах гол механизм үндсэн баталгаа нь ерөөсөө эдийн засгийн баталгаа байгаа даа. Гэтэл 2025 оны батлагдсан төсвөөс манай төсөв одоо 29.8% буурсан байгаа даа. Урсгал зардал нь бол 13.2%. За 25 оны тодтголоос 16.2% буурсан. Хууль зүйн байнгын хорооны хянсан төсвөөс бол бүр 60% бол ийм буурсан үзүүлэлттэй байгаа даа. Тэгэхээр шүүхийн өөрөө шүүх таслах үйлдэл ажиллагааг усын шүүхийн төсөв бол төрөөс санхүүжин. За тэгээ шүүх бие даасан төсөвтэй байна гэсэн энэ нөхцөл бол хангагдахгүй байгаа гэж бол үзэж байгаа. Тэгээд гол шүүх өөрийн төсөв хууль зүйн байнгын хороогоор хянуулаад өөрөө усын төсөвт нэвтгүүлэхээр энэ зохицуулалт нь байгаа даа. Мөн түнчлэн та бүгдийн 2024 оны шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогод бол шүүхийн төсвийг бол 2% төрүүлнэ гэсэн ийм тогтоол маань өөрөө хэрэгжиж байгаа. Гэтэл одоо энэ бодит байдал дээр манай шүүхийн төсөв бол ямар хэмжээгээр буурч байгааг бол та бүхэн бас харж байна. За хоёрдугаарт нийт манай ажиллаж байгаа 600 тогтоолоор бол 53 дугаар тогтоолоор бол нийт ажиллах шүүгчдийн тоо маань өөрөө 699. Гэтэл одоо нийт улсын хэмжээнд ажиллаж байгаа шүүгчдийн тоо бол 517 байгаа даа. За ингээд бид нар ачааллын тухайд болохоор аргагүй нөгөө нэг шүүгчд оногдож байгаа ачаал их байгаа учраас бид нар аврамшууллыг бол 23 оны сүүлийн хагасаас бол олгоод эхэлсэн байгаа даа. За тэгэхээр 2024 онд нийт 514 шүүгчээс эхний хагас жилд болохоор 333 шүүгч. За энэ нь бол 64.8%. Хоёрдугаар улиралд 309 буюу 60.1%. 20 шүүгч бол одоо нөгөө урамшууллыг бол авсан байгаа даа. Гэтэл энэ өөрөө нөгөө нэг яг ачааллаараа тооцоод бид нар 699 нийт 53 дугаар тогтоол 699 шүүгч ажиллахаас одоо биднэрт нийт шаардлагатай шүүгчийн тоо бол 614 байгаа даа. Гэхдээ бидэд энийг үнэхээр нөгөө нэг шүүгчийн сонгон шалгаруулалтын одоо бидэд 9 удаагийн сонгон шалгаруулалт явахад бидэд энэ шүүгчийн оронтойгоо бол нөхөж чадахгүй байгаа гэдгийг та бүхэн бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Бид хэдийн гол баримталж байгаа бодлого бол шүүгчийг шаардлага бол өндөр тавина. Тэр тавьж байгаа шаардлагад бол нийцсэн ёс зүйтэй хариуцлагатай ийм шүүгч байх ёстой гэдгээр бол босго оноог бол ямар нэгэн байдлаар бол буулгаагүй. Энэ дээр бол чадваргүй тийм шүүгчийг томилж дараа салж чадахгүй байснаас хамгийн гол нь чадaltaй хариуцлагатай тийм шүүгчийг бол томилно гэдэг дээр бол бат зогсож байгаа. Тэгээ бидний хувьд болохоор 9 сонгон шалгаруулалтын үр дүнд нийт 117 шүүгчийг бол томилсон байгаа даа. Тэгээд хэрвээ бид нар цаашид шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусж байгаа. Хэрвээ дараагийн ерөнхий зөвлөл өөр бодлого бариад магадгүй шүүгчийн нөхөн бүрдүүлэлтийг бага ачаалтаа тааруулаад магадгүй нөгөө шалгалтын бодлого тэр нь ингээд зөөлрч орж ирдэг ч юм уу ямар нэгэн байдлаар хэрвээ бүрдүүлээд ирэх юм бол бид нар яг үнэхээр одоо яг энэ дараа оны төсөвт батлагдж байгаа цалингийн 530 шүүгчээр бол ажиллах боломжгүй гэдгийг бас зориуд хэлмээр байна. За 3дугаарт захиргааны ажилтны тухайд болохоор одоо бидний тооцоогоор бол 136 орон тог бол цомгтохоор байгаад байгаа. Гэтэл шүүгчээ дагаад шүүгч туслагтай байна, нарийн бичгтэй байгаад байдаг. Гэтэл одоо ажлын албаны бусад ажилтнууд гэдэг. Тэгэхээр энэ бол өөрөө нөгөө нэг хуулиар хүлээсэн байх ёстой тэр орон тоонууд байдаг. Өөрөөр хэлбэл хэн байна уу гэхээр нягтлан үйлчилгээний ажилтнууд за тэгээд эвлэрүүлэн зуучлалт туслахтайгаа ингээд бодохоор яалтчгүй бид нарын тухайд болохоор тэр орон тооны тухайд болохоор илүү ажиллаж байгаа гэсэн тоо бол үнэхээр байхгүй. Тэгээд дээр нь битэд одоо яг ингээд тоог харахаар төрийн захиргааны албан хаагчаас одоо хэрвээ яхад за туслагтайгаа одоо ажиллаж байгаа шүүгчээ туслагтайгаа заавал байна гэдгээр тооцоолоод ингээд яхад 20-ыг төрийн үйлчилгээний бусад албан хаагчаас 82 ийм тооцоо бол байна гэдгийг бас зориуд хэлмээр байна. За гэр бүл шүүх 2026 оны 1 сарын 1-ээс гэр бүл хүүхдийн шүүх
ажиллах хэвээр. За энэ бэлтгэл ажлын хүрээнд бид нар бол ажлын хэсэг байгуулад нэг бол ямар ч хэлсэн бидэд энэ бэлтгэл ажлын хүрээнд бол хангаад явж байгаа. Нийт гэр бүлийн шүүхэд бол нийт 49 шүүгч, за нийт 138 захиргааны ажилтаа ажиллахаар бол төлөвлөсөн байгаа. Тэгэд нийт одоо цомгтголд оруулахгүйгээр энэ нийт батлагдсан төсвийн хүрээнд урсгал зардлынхаа хүрээнд бол бид нар энэ хүмүүсийн оронтой цалинг бол оруулсан явж байгаа. Бидний одоо гол асуудал бол одоо юун дээр хууль тогтоомч процессын хууль маань өөрөө батлагдаагүй байгаа. Тэгэхээр энэ гэр бүл хүүхдийн шүүхийн харьяаллын асуудлыг шийдвэрлээд өгөх юм бол бид нар бол энэ юг шийдвэрлэх шүүн таслах ажиллагаа хэвэн явах бол бүрэн боломжтой. Бидний тухайд болохоор гэр бүл хүүхдийн шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгаруулалтаа бол зарласан байгаа. Мөн түүнчлэн шүүх байгуулах за одоо холбоотой байрны асуудал байгаа. Энэ байрны асуудлыг өөрсдийн дотоод нөөц болцоодоо тулгуурлаад өөрсдийнхөө магадгүй энэ нөгөө шүүх байгуулах 1 сарын 1-ээс хойшлогдож магадгүй гэсэн бас эрсдлийг бас тооцоолоод бид нар өөрсдийнхөө боломжийг эрэлхийлээд өөрсдийн хуучин байруудаа бол шүүхээ оруулна гэсэн ийм төлөвлөгөөтэй бол явж байгаа. Шууд одоо ингээд нөгөө түрээс гээд ярихаар бас өндөр зардал гарах учраас бид нар энэ дээр бол бас болгоомжтой бол хандж байгаа гэдгийг бас зориуд бас хэлмээр байна. За өмнөх 24 оны төсөвт бид нар яг харахгүй хөрөнгө оруулалт дээр 60 тэрбумын барилга байшингийн төсөв бол төсөв тусагдсан. За бид 5 газар бол барилгын ажлаа бол эхлүүлсэн явж байгаа. За энэ оны төсөв дээр шинээр хөрөнгө оруулалт бол тавиагүй. Харин энэ 25 онд хийж хэрэгжүүлж эхэлсэн энэ барилга дээр бол ялцчгүй энэ үргэлжлүүлэхээр бол төсөв бол тавигдсан байгаа. Харин манай энэ хаул дүүрэгт байрлах нэгдсэн шүүхүүдийн байрны зохицолбор дээр энэ барилгыг 3 жил дараалан барихаар ингэж тавьсан байгаа. Гэтэл бидэд энэ жил бол ингээд нийт барилгын нийт каркас босголт бол бэлэн болоод дараа жилдээ бол дотор засал руу орох бүрэн боломжтой байгаа учраас бид хэдийн хувьд бол гаргаж байгаа санал бол дараа жилдээ багтаагаад нийт үлдсэн төсвийг тавиад өгөөч гэсэн ийм байгаа. За хоёрдугаарт 24 онд баталсан шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого дээр битэд за энэ үйл ажиллагаа зорилтыг дандаа үр дүнгээр нь бол ямар байхаар бол шалгуур үзүүлэлтүүдээ бол тавьж өгсөн байгаа. За үүнтэй холбоотойгоор яг 23 онтой харьцуулаад ямар үр дүн гарсан бэ тэгэхээр биднэрт гол шүүхийн ерөөсөө гол бүтээгдэхүүн юу вэ гэхээр шүүн таслах ажиллагаа байгаа. Шүүн таслах ажиллагааг хууль заасан хугацаанд хянан шийдвэрлэх. За өмнө бол онд бол 79% хууль заасан хугацаанд шийдвэрлэдэг байсан бол энэ онд бол за бид хэдийн гаргасан дүнгээр бол 81% бол хууль заасан хугацаанд бол хэргийг хянан шийдвэрлсэн байна. За мөн түүнчлэн бас яг нэг гол үзүүлэлт бол анхан шатны шүүхийн шийдвэрт хичнээн хэрэгтэн гомдол гаргаж байна гэд. Тэгэхээр өмнө онд бол 23 онд бол 7.6% нь гомдол гарч байсан бол за энэ онд бол 7% нь бол гомдол гарсан ийм сайжирсан үзүүлэлт байгаа гэдгийг бас зориуд хэлмээр байна. За хоёрдугаарт бид нар нөгөө түрүү өмнө хэлсэнчлэн нөгөө шинэ хөрөнгө оруулалт тавиагүй гэдэг дээр за манай